За хамтдаа залбираад эхлэе. Биднийг үргэлж хайрлаж, бидэнтэй үргэлж хамт байдаг бурхан минь ээ. Танд үнэхээр их баярлалаа. Таныг мэдлгүйгээр энэ ертөнцийн гэмнүглийг үлдээд устж алга болох зүйлд найдвараа тавиад амьдарч байхад маань бурхан та Библиэр дамжуулан төрүүлж аврагдсан ахан дүүсээр дамжуулан тэр мөнхийн зүйлсийг харуулж ухааруулж өгсөнд үнэхээр их баярлалаа. Өнөөдөр бид бүхэн бурхан таны өмнө толгой бүхэлгэн залбирч байгаа билээ. Бид бүхний залбиралтаа бурхан та хамт байж өгөөрэй. Залбирлыг мань бурхан та сонсож өгөөрэй. Энэ удаагийн антиох сургалтын үгээр дамжуулан залбирал ямар чухал вэ гэдгийг зүрх сэтгэлдээ ухаарч хүлээж авч чадхаар та тусалж өгөөрэй. Ахан дүүсийн маань зүрх сэтгэлийг та нээж өгөөрэй. Таны үгийг дамжуулж байгаа нэгэнтэй ч гэсэн хамт байж өгнө үү? Таны хэлхийг хүсэж байгаа, таны ойлгуулахыг хүсэж байгаа тэр зүйлийг, тэр үгийг дамжуулан хэлж өгч чадхаар та ариун сүнсээрээ хамт байж хүчээ болгож өгөөрэй. Эхлэлээс ахуулан дуусах цагийг бурхан таньдаа даатгаад биднийг үргэлж хайрладаг эзэн Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен. За бүгдээрээ Матай номны Матай 7-гийн Матай 7 дугаар бүлгийн 7-оос 11-р ишлэл хүртэл. Матай 7-гийн 7-оос 11-р ишлэл хүртэл хамтдаа уншия. За хамтдаа уншия. Гуй тэгвэл та нарт өгөгдөнө. Хай тэгвэл та нар олно. Тогш тэгвэл та нарт нээгдэнэ. Гуйдаг бүр авна. Ирж хайдаг нь олно. Тогшдогт нээгдэнэ. Хүүгээ талах гуйхад чулуу өгдөг хүн та нарын дунд байна уу? Эсвэл загас гуйхад нь могоо өгнө гэж юу? Та нар ёрын муу атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа тэнгэр дэх эцэгч нь өөрөөс нь гуйгсдад сайныг өгөх нь лавтай босоо. За өнөөдөр хамтдаа залбирлын талаар сурцгаая. За лав гаргийн залбирлын талаар өшөө илүү сайн сурах гэж бодож байгаа бол уг нь лав гаргийн үгийг сайн сонсгохтол болчих واخгүй. Лав гаргийн үгэн дээр эзний заасан залбирал гэсэн зүйлээр хамтдаа үг сонсож байгаа шүү дээ. Уг нь лав гаргийн үгээр сайн сонсох юм бол хангалттай ойлгож болохоор байгаа. Тэгэхдээ өнөөдөр хичээлийн антиох сургалтын юуны дагуу залбирлын талаар үг байгаа учраас за ямар замтаа сурыг. За энэ дээр тэгж байна. Гуй тэгвэл та нарт өгөгднө. Хай тэгвэл та нар олно. Тогш тэгвэл та нарт нээгдэнэ. Уг нь бол энэ ойлгоход тийм хэцүү зүйл биш байгааз. Айлын гадна очичоод нээж өгөхийг хүлээгээл байгаад иж болох уу? Гэхдээ болохгүй үстэй тийм үстэй. Тогш шүү дээ. Хэрвээ хүн байх юм бол яах вэ? Тогсож байгаа тохиолдолд нээж өгнө үстэй. Энэ чинь ойлгомжтой зүйл тийм ээ. Ямар нэгэн зүйлийг алга болгочоод олдчоосоо гээл зүгээр бодоод байгаад байвал яах вэ? Олдох уу? Яах ёстой вэ? Хайш шүү дээ тийм үстэй. Тэгэхээр бурхан залбирлын талаар хэлж шүү дээ. Гуй. Тэгвэл та нарт өгөгднө. Гуй гэдэг нь бидний зүгээс хийх ёстой зүйл хэвгүй. Гуй гэдэг. Энэ залбирал гэдэг аврагдсан Христэд итгэгч хүнд өгөгдсөн онцгой эрх байгаа. Аврагдаагүй хүний залбирлыг бурхан сонсдог болов. Аварч өгөөсөө гэсэн залбирлыг нь бол сонсож байгаа тийм үү? Авараад өгөөч гэдэг залбирлыг сонсож байгаа. Гэхдээ өөр залбирлыг нь сонсох болов? Сонсохгүй. Гэтэл бурхан аврагдсан хүнд л энэ залбирал гэдэг онцгой эрхийг өгч гисэн байна. За харах юм бол Эйнштейний синдром гэж байдаг гэж байна. Ийм одоо нэртэй өвчин. За энийг ямар өвчин бэ гэхээр хүүхэд төрөөд хэл дурахгүй удах юм бол энийг Эйнштейний синдромтой хүн байж магадгүй гэж ярьдаг гэж байна. Энэ яагаад ингэж нэрлсэн бэ гэхээр Альберт Эйнштейн гэдэг энэ еврей сууд ухаантан төрөхтэй их том долгоотой төрсэн байна. Тэгсэн чинь тэр үед нь ээж нь хүртэл санаа зовж байсан гэж байна. Энэ одоо яг төрөлхийн гажиг юм болов уу гэж санаа зовж байсан. За гэтэл томрох тусмаа юмсан толгой нь ингээ бас хэвийн байдалд орсон. Гэтэл Эйнштейн 8 нас хүртэл яасан бэ гэхээр сайн ярьж чаддгүй байсан байна. Тэгээ багш нь хүртэл Эйнштейнийг энэ хүүхэд бол эрүүл хүүхэд биш ээ гэд орхичихсан байх. Гэтэл тэр үед нь ээж нь бол орхиагүй. Гэтэл тэр хожим нь тэр Эйнштейн ямар хүн болсон бэ гэхээр физикийн салбарт маш том нээлтийг хийсэн, энэ харьцангуй онолыг нээсэн мундаг эрдэмтэн хүн болж өөрчлөгдсөн байгаа байхгүй. Тэгэхээр хүн эхийн хөвлөгөөс мэдлэх юм бол одоо хэрвээ дуу гаргахгүй бол яадаг вүлээ? Алгадаач бол уйлуулдаг биз. За хүүхэд
ингээд эрүүл сарвал өсөж боожингоо яах ёстой бэ? Одоо шулганаж эхлэх хэрэгтэй шүү дээ, тийм биз? За тэгэл ойр зур юм ярьж эхэлнэ. Ингэсээрээ хүн хилд ордог шүү дээ, тийм үү? Ялгаагүй. Үнэхээр аврагдсан хүн мөн үү? Аврагдсан хүн мөн л бол гарцаагүй залбирах ёстой гэдгийг хэлж өгч байгаа. Аврагдсан хүн гэдэг чинь шинээр дахин төрсөн хүнийг хэлж байгаа шүү дээ. Миний эцэг энэ бурхан болчихсон байна гэсэн үг. Галаат номон дээр харах юм бол бид бүхэн ааваа гэж дууддаг гэж байгаа. Хэнийг ааваа гэж дууддаг юм бэ? Бурханыг шүү дээ. Хэдийгээр нүдэнд харагдахгүй байгаа ч гэсэн байдаг гэдгээ мэдүүлж өгч байгаа. Энэ бурханыг бид нэр бурхан ааваа гэж дууддаг, тийм үү? За, аврагдсан хүн мөн бол гацаагүй бурхантай харилцах энэ харилцаа байх хэрэгтэй. Байх хэрэгтэй. Аврагдсан гэсэн хэрнээ бурхантай харилцах харилцаа байхгүй байгаа гэвэл тэр юу вэ? Аврал нь эргэлзээтэй л гэсэн үг. Та бүхэн ч гэсэн зүгээр өөрийнхөө үр хүүхдээ ч гэсэн бодоод үзэл. Үр хүүхэд маань надтай ерөөсөө юм ярихгүй яваад байна. Тэгвэл та бүхэн сайхан байдгүй. Хэцүү үстэй. Энэ хүүхэд яг юу хүсэж мөрөөдөд яваад байгаа юм бол тэрийг мэдхийг хүсдэг үстэй. Тэхийн тулд юу байх хэрэгтэй? Хоорондоо ярилцах хэрэгтэй шүү дээ. Тэгвэл энэ залбирал гэдэг чинь юу вэ гэхээр бурхан бит хоёрын хоорондын харилцаа гэсэн үг. Ойлгосноо? Бурхан бит хоёрын хоорондын харилцаа. Энэ Матай 7 дугаар бүлэг дээр тэгж байгааз. Та нар Ёрим батлаа хүүхдүүдэд сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа Тэнгэр дэх эцэг чинь өөрөөс нь гуйгсдад сайныг өхөн лавтаа босоо. Тэнгэр дэх эцэг гэж шүү дээ. Аврагдаагүй хүн бол бурханыг Тэнгэр дэх эцэг гэж нэрлэж чадахгүй шүү дээ. Тэгэж дуудаж чадахгүй. Хэн бэ гэдгийг мэдэхгүй байгаа учраас тийм үү? Гэтэл аврагдсан хүн гэдэг чинь мэдээд авчихсан. Миний бурхан юм байна. Миний эцэг юм байна гэдгийг хэлж өгöd байна. Бид нэр Ром 1:19 дээр бурханы тухай мэдэж болох зүйл тэдний дунд илэрхий байна. Яагаад Библиэлд илэрхий байна гэж хэлээд өгч байсан. Илэрхий байгаа учраас л биднэрт шалтгаан байхгүй. Бурхан би таны тэр Библиэлд бичсэн үгийг чи юусоо ойлгоогүй. Ойлгохгүй да биш байхгүй. Зүгээр сэтгэл байхгүй байгаа учраас. Бурханы өмнө шалтгаан байхгүй. Бурхан би тэр үгийг чи юусоо ойлгосонгүй гэж хэлэх шалтгаан байхгүй гэж шүү дээ. Энэ дээр хүрд хэлээд өгчихсөн байна. Хүн ба бурханыг ингээд харьцуулаад хэлээд өгчихсөн. Хэрвээ яг үнэхээр л өөрийнх нь төрсөн үр хүүхэд нь муу юм бол төрсөн үр хүүхэд нь юм гооход хор өгдөг эцэг их гэж байна уу? Байхгүй үстэй. Харин ч илүү өөрийнхөө үр хүүхэдтэй илүү сайныг л өгөхийг бодно биз? Тэгвэл энэ Библиэл дээр юу гэж нэхэр? Энэ дээр та нар Ёрим батлаа гэж байгааз. Яг энийг бас бууруугаар ойлгож болохгүй. Энэ Библиэл дээр чинь зүгээр бид нарыг л доош хийгээд Ёрим гэж хэлээд байна. Тэгж ойлгож болохгүй. Энэ юу гэхээр хүн гэдэг чинь махбодтой оршихуй шүү дээ. Гэмт нүгэл тийм зан чанартай. Энэ хүн гэдэг чинь энэ гимнүглийн зан чанартай мөртлөөл өөрийнхөө үр хүүхдэд гуйхад нь юм гуйхад нь сайныг өгдөг юм болвол хүнтэй харьцуулахын аргагүй энэ Тэнгэрлэг эцэг маань энэ бурхан маань өөрөөс нь гуйж байгаа нэгэнд сайныг өгөх нь лавтаа босоо. Тийм учраас л гуй гэдэг шүү дээ. Гуй. За. Тийм учраас бид нэр гарцаагүй бурханы өмнө залбирдаг хүн байх хэрэгтэй. За харах юм бол Есүс хүний биеэр ирсэн бурхан шүү дээ, тийм биз? Гэтэл Есүс хүний биеэр энэ газар дээр ирчээд байнга л залбираад байгаа юм. Залбираад байгаа шүү дээ. Та бүхэн уншиж байгаа ч тийм үү? За бүгдээрээ Матай номны За Марк номноос харъя. Марк хожиргуулээд Марк Марк 1-ийн 35 дугаар ишлэл. Марк 1-ийн 35 дугаар ишлэл. Марк 1-ийн 35 дугаар ишлэлийг хамтдаа уншъя. Өөр шөнөөр тэр босоод гадагш гарч зэлүүд газар очин тэндээ залбирч байв. Энэ хэм бэ? Есүс ахгүй. Зүгээр ингээд сайн бодох юм бол Есүс уг нь бол залбирах шаардлага байхгүй шүү дээ. Гэтэл яагаад Есүс дандаа ингээд залбирдаг байсан юм бэ? Ганцаараа өөр шөнөөр босоод ингээд залбирч ирсэн. Яагаад гэвэл Есүс өөрөө бид бүхэнд энэ залбирал ямар чухал вэ гэдгийг үлгэрлэж харуулдаг. Тийм багаз? Тийм учраас л Библиэлд Есүсийг дуурай гэдэг шүү дээ. Паулыг дуурай гэдэг шүү дээ. Паул ч гэсэн залбирч байсан. Энэ Библиэлд дээрх бүхий л итгэлийн бааtruуд бүгдээрээ бурхантай харилцдаг ийм залбирдаг хүмүүс байсан баг. Бурханд залбирдаггүй итгэгч хүн гэж
байх боломжгүй. За, итгэлийн амьдралаар ямар хүн сайн амьдрдаг юм бэ? Итгэлийн амьдралаар ямар хүн тууштай амьдрч чаддаг юм бэ? Залбирдаг хүн. Бид нар итгэлээрээ яаж амьдрах вэ гэдгээ заримдаа мэдэхгүй байгаа даа. Тэгвэл Библиэл дээр юу гэж хэлсэн бэ гэхээр хэн нэгний мэрэгэн ухаанаар дутвал Бурханаас гуй гэж шүү дээ. Энэ итгэлээр амьдрах мэрэгэн ухаанаар дутаад байвал. Энэ ертөнцийн итгэгч хүн гэдгээ сахиж амьдрах тэр мэрэгэн ухаанаар дутаад байгаа бол Бурханаас гуй. Бурхан гуй л гэдэг шүү дээ. За энд байгаа эцэг эхчүүдээс асууя л да. Одоо мэдээж үр хүүхэд нь бие даагаад амьдрах сайхан байлгүй байх тийм үү? Гэхдээ үр хүүхэд нь ингээд та бүхнээс юм говьвол сайхан байдаг уу, муухай байдаг уу? Сайхан байдаг баг. Ягаад гэвэл үр хүүхэд маань ингээд ээж аав дээр ингээд над дээр хурж ирээд аваа ингээд өгөөч, ээжээ тэгээд өгөөч гэх юм бол тэр үед бас эцэг их хүн яад юм бэ гэхээр эцэг их хүн юм байна гэдгийг мэдэрдэг гэж байна. Би ч гэсэн анх хуримаа хийж явах та. Ээж аавдаа хэлчихсэн. За ээж аав хуримыг маань тэгээд өчгөө. Тэгээ бусдын тэгээд болноо. Тэгсэн чинь ээж маань үгүй ээж нэг юм авч өгмөр байна л гэдсэн. Тэгээд яг тухайн үедээ би ингээд ээж аавыгаа бодож байгаа юм шиг боловч яг сайн бодоод үзэх юм бол бас нэг юм авч өгч ижил тэр ээж маань бас нэг өөрийгөө эцэг хүн гэдгээс мэдрээд нь шүү дээ. Тийм учраас ээждээ хэлсэн. За ээж тэгвэл надад нэг юм аваад өгчгөө. Тэгээ ээж маань авч өгчөөд баярлаад байгаа байхгүй. Тэгээ бурхан ч гэсэн бид нарыг юу гэж байна? Надаас гуйгаач ээ. Бити өөрийнхөө арга замаар ингээд оролдоод байгаа ч ээ. Надаас гуй. Тогсож байгаа хүн тэр хаалга нээгддэг шиг, хайж байгаа хүн хайж байгаа зүйлээ олдог шиг гуйгаад байх юм бол бурхан яана гэж байна. Өгнө гэдэг шүү дээ. Яагаад байхгүй байгаа юм бэ гэхээр гуйхгүй байгаа учраас л байхгүй нь гэдэг. За. Бүгдээрээ Яаков номноос харъя. Яаков. Хойш иргүүлээд Еврей номны дараагийн ном Яаков 1-р бүлэг дээрээс. Яаков 1-ийн Яаков 1-ийн 5-аас 8 дугаар ишлэл хүртэл. Яаков 1-ийн 5-аас 8 дугаар ишлэл хүртэл. За, хамтдаа уншъя. Харин та нарын хэн нэгний мэрэгэн ухаанаар дутвал өөхөнд өгөөмрөөр буруу шаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түнд өгөгдөх болно. Харин тэр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйг. Учир нь эргэлзэгч нэгэн бол салхиар дуугдан давалгаалах тэнгисийн долгио мэдэж. Тийм хүн эзнээс юм авна гэж бүү санаг. Хоёр санаат нь бүх үйлдэл тогтворгүй байдаг юм аа. Энэ дэр тэгж мэрэгэн ухаанаар дутвал яагаад итгэлээрээ буруудаад байгаа юм? Яагаад итгэлээрээ нэг унаж нэг босоод байгаа юм? Яагаад итгэлээрээ босоод хүн шиг ингэж сайн амьдарч чадахгүй байгаа юм? Яагаад миний сайн мэдээ дараасан хүмүүс аврагдахгүй байгаа юм? Яагаад надаас энэ сайн мэдээний үр жимс гарахгүй байгаа юм? Ойлгохгүй хүн байгаад ч болно шүү дээ. Энэ мэрэгэн ухаанаар, энэ итгэлийн амьдралын мэрэгэн ухаанаар дутаад амьдарч байгаа бол гарцаагүй Бурханаас гуйх хэрэгтэй. Тэр хүн гуйхтаа эргэлзээгүйгээр гуйх хэрэгтэй гэж шүү дээ. Үнэхээр Бурхан өгнө гэсэн итгэл. Бурхан гуйвал өгнө. Сайныг өгөх нь бүр лавтаа гэдээ бүр батжуулсан байж тийм үү? Тэгвэл миний гуйж байгаа энэ залбиралд Бурхан гарцаагүй хариулна гэсэн итгэлээр залбирах хэрэгтэй гэж. Залбирж явахдаа яг сонсдог болов. За өөх болов. За энэ ч та бүтэхгүй байхаа. Тэгээд залбирж байгаа хүн юм аавна гэж битгий санаа гэж. Залбирхдаа аль хэдийн авчихсан юм шиг аавна гэдэгтээ итгээд тэгээд залбирах хэрэгтэй. Тэгээд залбирж байгаа хүний залбирлыг Бурхан сонсон, тэр залбиралд Бурхан хариулна. Эргэлзээд байгаа хүн залбирлынхаа хариултыг авч чаддаггүй байх нь шүү дээ. Эргэлзэж байгаа хүн. Тийм бааз? За. Мөн энэ залбирал ямар чухал вэ гэхээр бид нар энэ Есүс эзний залбирлаас сайн сурах хэрэгтэй. Библиэлд харах юм бол Бурхан ямар залбирлыг сонсдог юм бэ гэхээр энэ мах бодийн дагуух залбирлыг сонсдог вэ гэж байна. Гэмнүгэлтний залбирлыг Бурхан сонсдог бай. Мах бодийн залбирлыг Бурхан сонсдог. Бурхан та намайг нэг юм машинтай болгоод өгөөч. Бурхан та намайг суглаанд хожуулаад өгөөч. Бурхан та намайг ийм байртай болгоод өгөөч гэл. Уг нь бол яаж ч бодсон. Аврагдсан хүнээс тийм залбирал гарах нь баг байдаггүй. Аврагдсан хүнээс ямар залбирал гардаг вэ? Итгэлээрээ сайн амьдруулад өгөөч. Үгийг ухааруулад өгөөч. Ахан дүүсээ уучлахад манд туслаад өгөөч.
Энэ хүнийг аврагдахад туслаад өгөөч. Яадаг вэ гэхээр Бурхны хүслийн дагуух залбирал итгэгч хүнээс гардаг байна. Бурхны хүслийн дагуух залбирал. Хараа. Ийм юмтай болгоод өгөөч гэдэг залбирал Бурхны хүслийн дагуу болов уу? Миний мах бодийн шунлын дагуу болов уу? Мах бодийн шунлын дагуу. Тийм юмтай болчвол яах вэ? Дахиад өөрийн махыг хүснэ. Тэгээд шунлаар өөрийгөө түмэн зовлонгоор ингээд сүлбэд эцтэй тийм хүн ч гэсэн итгэлээсээ холдох боломжтой. Гэтэл Бурхан 1-р Иохан номон дээр бүгдээр 1-р Иохан номноос харъя. 1-р Иохан 5-ын 1-р Иохан 5-ын 14-р ишлэл. 1-р Иохан 5-ын 14-р ишлэл. За би та бүхэнд эндээс уншаад өгье. Бид түүний хүслийн дагуу юуж гуйсан тэр биднийг сонсдох нь түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм. 15-ын самт уншия. Бид юуж гуйсан тэр биднийг сонсно гэдгийг бид мэдвэл бид түүнээс гуйснаа авсан болохоо мэднэ. Энд дээр түүний хүслийн дагуу гэж байгааз. Түүний хүслийн дагуу гуйвал Бурхан яах вэ? Зөвшөөрнө шүү дээ. Түүний хүслийн дагуу гуйх юм бол Бурхан хариулт нь өгөх болов. Өгнө. Хараа. Ингэж залбирдаг хүн байна шүү дээ. Библиэл дээрээс харах юм бол та намайг баян задгална ч биш. Хоосон ядууч биш. Тэгээд амьдруулад өгөөч. Энэ залбирлыг Бурхан сонсох болов? Сонсон шүү дээ. Юу гэж нэхэр? Хэрвээ би баян задгалан болчиход Бурхан таныг мартчих магадгүй. Харин бас хоосон ядуу амьдрах юм бол Бурхан таны нэрийг доошоо хийгээд магадгүй. Тийм учраас Бурхан та намайг зохистойгоор ерөөгөөд амьдруулад өгөөч гэж шүү дээ. Энэ залбирал Бурханд сонсогдох уу? Сонсогдно. За бодоод үзтээ. Бурхан минь ээ. Би өглөг өргөдөх хүн болмоор байна. Та намайг ажилтаа болгоод өгөөч. Тэгж залбирал Бурхан сонсох болов? Сонсч л таарна шүү дээ. Бурхан минь ээ. Би нэг ажил төрөлтөй болмоор байна. Өөрийгөө Христ итгэж хүн гэдэг гэр бүлийнхэндээ харуулмаар байна. Тэгж залбирал Бурхан сонсох болов? Сонсч л таарна. Дуулал 58 дугаар бүлэг дээрээс харах юм бол сэтгэлийн гүнд үнэн байхыг Бурхан та хүсдэг гэж байгаа. Миний сэтгэлийн гүнд юу байдгийг Бурхан мэдэж байгаа тийм үү? Наана үгэн дээрээ би өглөг өргөдөг болмоор байна. Өргөл өргөдөг болмоор байна гэж залбирж байгаа. Хэрнээ цаана нэг шунал яваад бол Бурхан дэрийг мэдэх болов? Гэхдээ мэдлгүй яах вэ? Тийм биз дээ. Тэгэхээр зөвхт хүний залбирал гэдэг чинь Бурханы өмнө аврагдсан хүний Бурханы хүслийн дагуу залбирж байгаа тэр залбирлыг зөвхт хүний залбирал гэдэг. За. Мөн дуулал номон дээр сарыг бүгдээ. Дуулал 145-ын Дуулал 145-ын Дуулал 145-ын за Библийг сайн олж чадахгүй байвал ер нь Библийг түр хаачтал болно. Түр. Яаж яах нэхэр манай чуулганч гэсэн тийм хүмүүс зөндөө. Библийг хайсаар байтал үг дуусчихдаг. Тэгээд нөгөө үг сонссон ч байхгүй, Библийг олсон байхгүй цаг дуусчих жоох байхгүй. Тийм учраас сайн сонсохтол болно. За Дуулал 145:18 дээр за би та бүхэнд уншаад. Эзэн өөрийг нь дуудагч бүхэнд өөрийг нь үннээр дуудагч бүхэнд ойр билээ. Яаж дууддаг хүнд ойр байна гэж байна? Үннээр дууддаг хүнд. Үнэн сэтгэлээс үннээр дуудаж байгаа хүний Бурхан залбирлыг нь сонсдог ойр байдаг байна. Мөн Библиэлд зөвхт хүний залбирал их үр нөлөөтэй гэж байна. Зөвхтийн залбирал үр нөлөөтэй. Бүгдээрээ Яаков номноос харъя. Яаков 5-ын за би та бүхэнд уншаад өгье. Яаков 5-ын за Библиэс бас их олуулж байна тийм ээ. Яаков 5-ын 16 дугаар ишлэл байна. За хамт уншъя. Тийм учраас бие биенийхээ өмнө нүглээ улааж бие биенийхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгэгдэх болоо. Зөвхтийн залбирал үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чадна. Зөвхтийн залбирал яадаг гэж байна? Үр нөлөөтэй. Ихийг гүйцэлдүүлж чаддаг гэж. Зөвхт хүний залбирал буюу аврагдсан хүний залбирлыг хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ залбирал гэдэг аврагдсан хүнд өгөгдсөн үнэхээр онцгой эрх баг. Аврагдсан хүнд өгөгдсөн онцгой эрх. За тэгээд дээр нь залбирал гэдэг нь байнга л ингээл яваадахыг хэлээг.
Хүн годмаар алхаа явж байхдаа ч хүртэл бурханд залбирч болно. Хаан ямар ч үед бурханд залбирч болох байхгүй. Тэний жиш сум дээр очихороо залбирч явж хэлээгүй шүү дээ. Библиэл дээр эдсэн ч, уусан ч, юу ч хийсэн бурханд залбирах хэрэгтэй. Бурханд талархлаа өргөх хэрэгтэй гэж шүү дээ. Залбирал ингээд сонсоод үзэх нь их амархан юм шиг хэрнэ. Бас тийм амархан зүйл биш. Ийм залбирлыг өөртөө зуршил болгоно гэдэг бас тийм амархан зүйл биш ээ. Тийм учраас та бүхэн энэ залбирал ямар чухал бэ гэдгийг сайн сурах хэрэгтэй. Бүгдээрээ Колосой номон дээрээс урагшаа эргүүлээд Колосой 4-р бүлгийн Колосой 4-ийн 2-р эшлэл. Өөрсдийгөө залбирал зориул, үүндээ талархалтайгаар сэргэг байх. Энэ дээр бүр зориул гэж байгааз. Зориулах хэмжээний байж ажил бид нар энэ залбирлыг сурдаг байх нь шүү дээ. За та бүхэн ч гэсэн мэдчихэж байгаа шүү дээ. Зүгээр байж байгаад ирдэг юм гэж байхгүй. Зүгээр байж байгаа сурдаг юм гэж нэгч байхгүй шүү дээ. Тийм биз дээ. Залбирлыг ч гэсэн бид нар ингээд бүр өөрийгөө зориулаад сурах хэрэгтэй. Өглөө босоод бурхан талархаа залбирдаг. Хоол идэж байхдаа миний нэг сонссон үгэн дээр тэгж ирсэн. Хүмүүс хоол идэхдээ энэ амттай хоолыг өгсөн бурханд минь баярлалаа гэж залбираад дуусгачихдаг. Гэтэл дээр хүн юу гэж залбирдаг вэ гэхээр хоол идэхийн өмнөх залбиралдаа хүртэл өөрийнхөө чухал залбиралыг хийдэг гэж байгаа. Хоол идэж байхдаа хүртэл аав ээжийг минь авраад өгөөч. Тэр хүн сайн мэдээ тарахад туслаад өгөөч. Тийм чухал залбирлуудаа хүртэл хийдэг гэж байгаа. Ингэж хүн өөрийгөө зориулж байж энэ залбирлыг сурдаг байх нь шүү дээ. За бүгдээрээ тэгвэл Есүс эзний залбирлаас хамтдаа нэг сурах. Есүс намайг дуурай, намайг хараарай, Есүсөд харцгаая гэдгсэн тийм үү? Тэгвэл энэ Есүс эзний залбирал дээрээс бидний сурах ёстой зүйл байна. За нэгдүгээрт нь юу вэ гэхээр Есүс ямар нэгэн чухал шийдвэрийн өмнө байнга залбирдаг байсан. Тэгэхээр бид нар ч гэсэн ямар нэгэн зүйлийг хийхдээ, үйлдэхдээ, эхлэхдээ байнга залбирах хэрэгтэй. Марк номон дээрээс харъя бүгд. Марк 1-р бүлгээс Марк 1-ийн 4 уншсан бүгд. Марк 1-ийн 35 36 дугаар эшлэл. За 4 уншсан тийм ээ. За хамтдаа уншъя. Өөр шөнөөр тэр босоод гадагш гарч зэлүүд газар очин тэндээ залбирч яваа. Симон болон хамт байгсан түүнийг хайж. Энэ дээр Есүс юуны өмнө залбирч байгаа вэ гэхээр сайн мэдээг тараах ажлаа эхлүүлэхийн өмнө залбирч байгаа. Доош уншаад үзэх юм бол Есүс яасан гэж зэрэгэлдэх суурингууд руу явсан. Би тэнд очиж сайн мэдээг тунхаглах ёстой гэсэн шүү дээ. Гэхдээ зэрэгэлдэх суурингууд руу явж сайн мэдээг тараахын өмнө ихлээр Есүс яасан гэж залбирсан гэж шүү дээ. Ямар нэгэн чухал зүйлийг манай анхан дүүс маань хийх гэж байгаа бол заавал залбирч байгаарай. Заавал залбирч явах хэрэгтэй. Дараа нь юу вэ гэхээр Есүс чухал ажлын өмнө залбирдаг байсан. Чухал ажлын өмнө. Бүгдээрээ Лук номноос харъя. Хойш эргүүлээд Лук номны 6 дугаар бүлгийн Лук 6-гийн 12 дугаар эшлэл. Лук 6-гийн 12 дугаар эшлэл. За хамт уншъя. Тэр өдрүүдэд Есүс залбирахаар ууланд гарч бүхэл шөнийг бурханд залбирсаар өнгөрөв. Тэр өдрүүдэд Есүс залбирахаар ууланд гарч бүхэл шөнийг бурханд залбирсаар өнгөрөв гэж байгааз. Энэ ямар ажил эхлэжсэн бэ гэхээр Есүс өөрийнхөө 12 шавийг сонгохынхаа өмнө залбирсан. Есүс өөртөө энэ 12 шаваа сонгоно гэдэг хичнээн чухал ажил байна. Энэ чухал ажлыг сонгохынхаа өмнө Есүс яасан бэ? Залбирсан биз дээ. Бид нар ч гэсэн ямар нэгэн зүйлийг үйлдэхдээ заавал залбирдаг байх хэрэгтэй. Өглөө ажиллаа эхлэхийн өмнө гэсэн залбираад ажлаа эхлүүлдэг байх. Өнөөдөр бурхан минь та манай ажил дээр хамт байж өгөөрэй, надтай хамт байж өгөөрэй. Ажлынхаа хамт олонны өмнө итгэж хүн гэдгийг харуулад амьдрахад маань туслаарай. Ингээд бурханы өмнө залбираад ажлаа эхлүүлдэг байх. Тухайн өдрийг эхлүүлэхдээ залбираад эхэлж явах хэрэгтэй.
Есүс залбиралгүйгээр сонгоогүй байхгүй шавнараа. Есүс залбиралгүйгээр сайн мэдээг тараагаагүй байхгүй. Бүх зүйлд нь залбирч ирсэн. Дараа нь юу вэ гэхээр Есүс чухал ажлаа дуусгаад залбирч ирсэн бас. Дуусгачаад. Бүгдээрээ Матай номноос урагшаа эргүүлээд Матай 14-р бүлгийн Матай 14-ийн 23 дугаар ишлэл. Матай 14-ийн 23 дугаар ишлэл. Матай 14-ийн 23 дугаар ишлэл. За, хамтдаа уншъя. Хурсан олныг явуулсны дараа тэр залбирахаар уул өд ганцаараа явжээ. Орой болохоор тэр тэнд ганцаараа байв. Есүс тэгэл ганцаараа залбираад байсан багаз. Ганцаараа. Библиэлд ч гэсэн залбирахдаа тэр өрөөндөө ороод залбирах хэрэгтэй гэж. Энэ дээр Есүс хурсан олныг явуулсны дараа залбирсан гэдэг нь энэ 5-7-2 загсны гайхамшиг үйлдээд хүмүүсийг хооллож ундалсны дараа Есүс залбирдаг. Энэ 5-7-2 загсаар хүмүүсийг хооллохынхаа өмнө хүртэл яадаг вэ гэхээр тэнгэр нөгөө зүйлийг өргөөд 5-7-2 загсаа өргөж жагаад талархал өргөн залбирдаг. Ингээ харах юм бол Есүс залбирлаа гэдэг үг л их байгаад шүү дээ. Тийм учраас л Есүсийг дуурай. Бид нар ч гэсэн ямар нэгэн чухал ажлын өмнө залбирдаг хэрнээ. Дуусгаад залбирхаа мартчихдаг. Магадгүй би ингээ чухал шалгалтын өмнө чухал янз бүрийн нэг тийм ажлын өмнө залбирчхад тэр ажил нь ингээ сайн болчвол баярлсандаа хөөрсөндөө тэгээ мартчихдаг. Ямар ч үед бид нар дуусгаад залбирдаг байх. Талархсан залбирлаа өргөдөг. Ийм залбирал биднэрт гарцаагүй байх хэрэгтэй. Дараа нь юу вэ гэхээр Есүс хоол идэх завгүй байсан ч цаг гарган залбирдаг байсан. Хараа хүн завтаадаа л залбирдаг юм биш үхгүй. Сэтгэлэл байвал залбирна. Би ерөөсөө залбирах завгүй байлаа гэж шалтгаалах хүн байдаг бол байхгүй шүү дээ. Бүгдээрээ Лук номноос харъя. За Марк номноос хойш эргүүлээд Марк 3 дугаар бүлгийн 20 дугаар ишлэл. Марк 3-ийн 20 дугаар ишлэл. За. Хамт уншия. Есүс гэрт ороход ард олон дахиад л цугларч тэд талагч ис чадав. Хараа. Есүс тэр хүмүүс бүр ингээд шавж очоод Есүс тэр хүмүүс бүчин очиж байсан учраас Есүс бүр талагч ис идэж чадваа гэж байгааз хоол ундаа ч идэж чадалгүй байсан. Гэхдээ Есүс яасан бэ гэхээр энэ залбирал дээр л өөртөө цаг гаргадаг байсан байна. Залбирал дээр. Үүний дараа яадаг вэ гэхээр Есүс залбирлаа гэж. Есүс залбирлаа. Тэгэхээр бид нэр Есүс шиг ийм залбиралд ч гэсэн цаг гаргах хэрэгтэй байна шүү дээ. Бүр тодорхой. За өглөө босоод залбирдаг тэр цаг, өдөр залбирдаг, орой унтахын өмнө залбирдаг. Ийм цаг гаргах хэрэгтэй. Дараа нь Есүс зовлонгийн өмнө ч гэсэн залбирдаг байсан. Есүс маань. Бүгдээрээ Лук номноос харъя. Лук 22-ийн хойш эргүүлээд Лук 22-ийн 44-р ишлэл. Лук 22-ийн 44-р ишлэл. Лук 22-ийн 44-р ишлэл. За хамт уншъя. Тэр зовж шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлсөн цусны тусал мэд газарт тусалж. Есүс зовж шаналж байсан тул шаргуу залбирч байсан гэж байгаас энэ загалмаа дээр цовдлогдохынхаа өмнө залбирсан залбирал багхгүй. Бид нэр өөрт маань итгэлийн амьдрал зовлон тохиолдох үед яадаг вэ гэхээр за наашаа хараа. Итгэлээр амьдрангаа хэцүү зүйл тохиолдох үед бид нэр залбирдаггүй. Яадаг вэ гэхээр бурхан гомдлохоо л удаад байдаг. Итгэлээр амьдрангаа хэцүү зүйл тохиолдох үедээ бид нэр Есүс шиг залбирах хэрэгтэй байна шүү дээ. Бурхан надад яагаад ийм зүйл тохиолдсон юм бэ? Энийний цаана та надад юу харуулахыг хүсэж байгаа юм бэ? Ингээд бид нэр залбирах хэрэгтэй байхгүй? Гэтэ хүн яадаг вэ гэхээр эхлээ зүгээр өөрийнхөө бодлоор л явчих гэдэг. За, миний хувьд ч гэсэн аврагдаад
аав ээжийн маань сэтгэл нь их хатуу байгаад байдаг гэсэн. Сайн мэдээ тарах гэхээр л ерөөсөө болж өгөхгүй. Тэгээ юу гэж залбирч байсан бэ гэхээр яг энэ одоо ингээд бодохноо их томлол залбирч байсан байна. Бурхан та манай гэр бүлд ингээд зовлон зөвшөөрж өгөөч ээ. Тэгэх юм бол ядаж ингээд ээж аав юм сэтгэл нь нэг жоохон даруу байх юм шиг байна. Тэгээд үгийг сонсох юм шиг байна гэж залбирч байсан. Гэтэл яасан бэ гэсэн чинь Бурхан миний тэр залбирлыг хариулсан баг. Манай гэр бүл дотор ийм жоохон хэцүү зүйл тохиолдоод тэр мэдээг сонсонгуудаа би яасан бэ гэхээр хамгийн түрүүнд гомдолчихсон. Яагаад Бурхан минь та манай гэрт ийм зүйл тохиолд зөвшөөрж байгаа юм бэ гэд. Гэтэл би нөгөө залбирж байсан залбирлаа мартчихсан байгаа байхгүй. Жоохон бодоод үзсэн чинь Бурхан миний залбирлд хариулсан юм байна. Тэгээд Бурханд бас талархсан. Бид нэр зовлон бэрхшээл тохиолдсон гол зүгээр л гомдлохгүй зүтгээд байдаг. Тэгж болохгүй. Есүс залбирсан шүү дээ. Бурхан аваа. Таны хүслээр болгоё. Тэгж залбирсан биз дээ. Хэрвээ хүсвэл та энийг надад зайлуулад өгөөч. Өнгөрүүлээд өгөөч. Гэхдээ Бурхан таны хүслээр л болго гэдэг. Бид нэр ийм залбирлыг хийх хэрэгтэй. Есүс эзэн залбирдаг бүр зуршилтай байсан гэж байгаа. 39 дугаар ишлэлээр гарч байгаа. 22-39. Тэгээ тэр тэндээс гарч дадсан ёсороо шидүүн уулууд өгсөв. Шавнар нь ч түүнийг даглаа. Шидүүн уулууд өгсөв дадсан ёсороо гэж байгаа. Шидүүн уул руу өгсөж байгаа зорилго нь залбирах гэж явж байгаа байхгүй. Есүсийн хувьд энэ залбирал нь бүр ингээд зуршил байсан. Бид нэр Есүсээс сурах зүйл нь энэ шүү дээ. Чухал зүйлийг хийхийн өмнө, чухал ажлын өмнө, тухайн ажлаа дуусгаад, тэгээд зовлонгийн өмнө, тэгээд эцэстээ энэ залбиралд бид нэр өөрсдийгөө зориулж байж л залбирлыг сурах нь бай. Залбирлыг сурах. Та өөрөө хүсэж залбирахгүй бол хэн нэгэн таныг залбируулдаг юм биш. Өөрөө ч автоматар залбираад байдаг юм биш. Би өөрөө Бурхан намайг сонсож байгаа гэсэн итгэл байгаа бол яах ёстой вэ? Залбирах ёстой байх. За тэгвэл залбирлын төрлүүд гэж байна. Юу вэ гэхээр нэгдүгээрт нь цаг товлсон залбирал гэж байна. Өөрөө ч гэсэн ингээд сайн бодож байгаад за би яг тэдэн цагт ингээд залбирдаг хүн болёо. Энийг бол та өөрөө шийднэ. Цаг товлсон залбирал гэж байна. Мөн сэдв тогтоосон залбирал гэж байна. Яг юуны төлөө залбирахаа мэдэхгүй байгаа бол та сайн сууж байгаад нэг бичээд үзээрэй. Би юуны төлөө залбирах вэ? За эхлээд өөрийнхөө төлөө. Өөрийнхөө энэ сул дорой зан чанар, өөрийнхөө сул дорой махбодын төлөө. Тэгээд дараа нь аврагдаг байгаа хайртай гэр бүлийнхнийхээ төлөө, чуулганы төлөө, залбирал тавьсан тэр хүмүүсийн төлөө ингээд бичиж байгаа залбираад үзээрэй. Сэдв тогтоосон залбирал гэдэг тийм залбирал хэлж байна. Дараа нь юу гэхээр цаг үргэл залбирдаг залбирал гэж асууж шүү дээ. Ингээ явж явахтай хүртэл хүн залбирж болно гэж байгаа шүү дээ. Явж явахтай хүртэл. Тэрийг юу гэж нэхэр цаг үргэл залбирдаг залбирлаа гэж. Хүүхэд ингээ хилд ороод ямар ч ингээл нэг юм шулганаад хэлэх үед нь эцгийнх нь ойлгочихдаг тийм ээ. Яг тэрнтэй адилхан байхгүй. Залбирал гэдэг чинь нэг тийм урам цэцэн үг хэлээл хэрийг залбирал гэж хэлээгүй. Алдаж онооч болов ингээд ганц хоёр үг зөөгөөч болов хэлж байгаа тэр залбирлыг Бурхан сонсох уу? Сонсч л таарна шүү дээ. Зөвхөн залбирлыг л Бурхан сонсно. Шулганаад ч болов хэлж байгаа тэр залбирлыг. За дараа нь юу вэ гэхээр зуучлан залбирах залбирал гэж байна гэж. Бүгдээрээ Яаков номноос харъя. Яаков 5-ын за яагаад үгийн дараа хоол идчихэд одоо ингээ үг сонсохоор нойр хүрээд байгаа вэ гэхээр шүү дээ. Хүн нөгөө хоол идчих явахдаа тархин дах хүчил өргөчийг алгуулчихдаг. Тэгээд нөгөө тархин дах хүчил өргөж дутагдахаараа нойр хүрээд идэг. Ойлгож байна. Үнэхээр нойр хүрээдээ сайхан унтсан ч болно. За Яаков 5-ын за би та бүхэнд уншаад. Яаков 5:16 дээр зөвхтийн залбирал үр нөлөөтэй бөгөөд эхийг гүйцэлдүүлж чадна гэсэн тийм үү? Мөн бие биенийхээ төлөө залбир гэж байгааз. Тэгж байна. Энийг нөгөө зуучлан залбирал гэж байгаа. Заримдаа нөхрөлөл дээр ахан дүүс нь залбираад өгөөрэй гэж залбирлын хүсэл тавьж байгааз. Түүнийг нэг ч олон удаа залбирчих хэрэгтэй байхгүй. Гэхдээ яадаг вэ гэхээр залбираад өгөөрэй гэхээр тухайн үед заа гэж хэлчихэл тэгэл гараад мартчих. Ядаж худлаа хэлэхгүй тулд мартаг байгаа дараа нэг ч олон удаа залбирчих хэрэгтэй. Тэр хүний төлөө. Энэ залбирлыг зуучлан залбирал гэж байгаа. Ойлгосноо? За.
залбирахтаа болгоомжлох зүйл гэж байна. Залбирахтаа болгоомжлох зүйл. Утгагүй хоосон үг давтахаас болгоомжлох хэрэгтэй. Зарим үнэн яадаг вэ гэхээр их гоё залбирах гээл ингээл нэг үгээ давтаал нуршаал гэдэг. Тийм залбирлаас болгоомжлох хэрэгтэй. Матай 6 дугаар бүлэг дээрээс харах юм бол гарч байгаа. За мөн хоёр нүртэй залбирал. Хоёр нүртэй залбирал хийхээс болгоомжлох хэрэгтэй. 3 дугаарт нь эргэлзсэн залбирал хийхээс болгоомжлох хэрэгтэй. Эргэлзэгч нэг нь яана гэсэн бэлээ? Салхиар дүгдэн давлгаалах тэнгисийн долгиор мэтажээ. Тэр хүн юм аавна гэж саналтгүй шүү. Дараагийнх нь махуудын дагуух залбирал. Яаков номны 4-р бүлгээс харъя. За одоо удахгүй дуслаа. Яаков 4-ийн 2 дугаар ишлэл. Яаков 4-ийн 2 дугаар ишлэл. Яаков 4-ийн 2 дугаар ишлэлийг за хамтдаа уншъя. Та нар шундаг бөгөөд та нарт байхгүй болохоор нь хүн алдаг. Та нар атаархдаг бөгөөд олж авч чаддаггүй. Тиймээс та нар тэмцэлдэж хэрэлддэг. Та нар гуйдаггүй учраас та нарт байдаггүй. 3 дугаар ишлэлийн хамт уншъя. Та нар гуйгаад хүлээн авдаггүй. Учир нь та нар өөрсдийн тааламжид зарцуулъя хэмээн буруугаар гуйдаг бай. Гуйгаад авахгүй байгаа шалтгаан нь юу гэж байна? Өөрсдийнхөө тааламжид зарцуулах гээл гуйгаад байгаа болохоор. Ийм залбирлыг бурхан сонсдгоо маа гэж. Тэгэхээр хараа нэгд нь утгагүй хоосон үг давтахаас, хоёрд нь хоёр нүртэй залбирлаас, гуравд нь эргэлдсэн залбирлаас, дөрөвд нь мах удийн залбирлаас болгоомжлох хэрэгтэй. За тэгвэл яг яаж залбирх юм бэ? Нэгдүгээр нь юу гэхээр итгэлээрээ залбирх хэрэгтэй. Яаков 4 бүлэгдэр гэсэн шүү дээ. Итгэлээрээ залбираарай. Аавна гэсэн итгэлээр залбираарай гэсэн тийм ээ. Нэгдүгээрт нь бид нэр итгэлээрээ залбирх хэрэгтэй. Хоёрдугаарт нь эзний хүслийн дагуу залбирх хэрэгтэй. Нэгдүгээр явахын 5 дээр гэсэн биз дээ. Эзний хүслийн дагуу юу ч хойсон тэр биднийг сонсноо. Итгэлээр залбирх хэрэгтэй. Эзний хүслийн дагуу залбирх хэрэгтэй. 3 дугаарт нь юу гэхээр төвчээртэйгээр залбирх хэрэгтэй. Жохон залбирж байгаа л хайчихдаг. Яаж ийм нэхэр тэр залбирлынхаа хариултыг хурдан өгөөсөө хүлээгээд байгаа байхгүй? Хурдан ч өгөх үе байна. Мөн хүлээлгэгч үе байна шүү дээ. Аврагтаад гэр бүлийнхээ төлөө залбирч байна тийм үү? Заримийнх нь аав ээж нь хурдан аврагчаад байна. Заримийнх нь өр хүүхэд нь хурдан аврагчаад байна. Гэтэл зарим нь одоо хүртэл аврагдаг байгаа шүү дээ. Тэгвэл би яг залбирлаа зогсоочих уу? Төвчээртэйгээр бурхан намайг сургах гэдэг шүү дээ. Төвчээртэйгээр залбирх хэрэгтэй. Өгдөрөө Еврей номноос харъя. Урагшаа эргүүлээд Яаков номны урталд байгаа Еврей 10-ын Еврей 10-ын 36 дугаар ишлэл. Еврей 10-ын 36 дугаар ишлэл. Та нар бурханы хүслийг биелүүлээд амлагчныг хүлээж авахын тулд та нарт төвчээр хэрэгтэй. Төвчээр хэрэгтэй гэж шүү дээ. Бурхан энэ төвчээртэй залбирлын талаар Лук 18 дугаар бүлэг дээр хэлчихсэн баг. Нэг бэлэвсэн эмэгтэйгээр хэлдэг тийм ээ. Өдөөбөн тэрийг бодоод үзтээ. Тэнд тэр Лук 18 дугаар бүлэг дээр хэлэхдээ бүр тодорхой хэлж байгаа. Нэгэн шүүгч байжээ. Бурханаас ч имээдэггүй. Шудраг бус нэгэн шүүгч байж. Гэтэл нэгэн эмэгтэй тэр шүүгчдэр байнга ирээд байсан. Намааг н арцалдагчаас мань өмгөөлөд өгөөч гэж байнга ирээл гуугаад байсан. Хэдий тэр шүүгч шудраг бус Бурханаас имээдэггүй ч гэсэн тэр эмэгтэйг ингээ байнга ирээд байгаа болохоор өмгөөлж өгсөн гэж байгаа. Тэгвэл бидний итгээд байгаа бурхан чинь шудраг бус бурхан юм уу? Үгүй үст. Тийм учраас юу гэж нэхэр тасралтгүй бид нэр залбираалах юм бол бурхан биелүүлж өгнө гэж шин. Лук 18 дугаар бүлгээс харъя. За, өдөр Лук 18. Лук 18-ийн та бүхэн энийг сайн мэдэж байгаа хаа. Лук 18-ийн Лук 18-ийн за 1-р ишлэлийг эхлээд уншъя. Лук 18-ийн 1-р ишлэлийг хамтдаа уншъя. Сэтгэл алдрахгүйгээр байнга залбирах ёстойг тэдэнд ойлгуулахын тулд тэр ийм нэг сургаал зөвлөл айлтв. Сэтгэл алдрахгүйгээр байнга залбирах ёстой гэж байна шүү дээ.
Тэгэхээр ардаа ямар хүн ер нь их амжилтанд хүрдэг гэхээр тууштай хүн гэж. Тууштай хүн. Байнга гэдэг чинь тууштай үйлдэхийг хэлээд шүү дээ. Байнга ямар нэгэн зүйлийг байнга хийнэ гэдэг чинь тэр хүн маш их төвчээртэй байгааг л хэрэг байхгүй. Ардаа Олимпийн наадамд 7 хоног бэлдээд төрүүлдэг тамирчин гэж байна уу? Бүхэл бүтэн 4 жилийн турш хоол унд бэлтгэлгээл бүх зүйлдээ анхаарч яж тэр хүн амжилт үзүүлж байна тийм үү? Тэгвэл хардаа энэ залбирал гэдэг чинь тасралтгүй байнга төвчээртэйгээр хийж ижил бурхан энэ залбирлыг маань бас хариулж өгөх үе байна. Сэтгэл алдрахгүйгээр гэж байгааз. Бурхан ер нь байгаа мó? Сонсоод байгаа мó, сонсохгүй байгаа мó гэл ингээл нэг залбирал нэг болол энэ бурхан сонсгол уу? Биелүүлж өгөхгүй шүү дээ. Тийм учраас хардаа 7 дугаар ишлэлийн бүгдээр хамт унш. 7-8-ын хамт унш. За 7 дугаар ишлэлийн хамт унш. Өөрт нь хандан өдөр шөнөгүй хашгирах өөрийн сонгосон хүмүүсээ бурхан өмгөөлөхгүй гэж тэр тэднийг удтал хойшлуулна гэж өө. За сая жоохон сонио уншлаа тийм ээ. Өөрт нь хандан өдөр шөнөгүй хашгирах өөрийн сонгосон хүмүүсээ бурхан өмгөөлөхгүй гэж өө. Тэр тэднийг удтал хойшлуулна гэж өө. Өөрийн сонгосон хүмүүсээ аврагдсан хүмүүсээ бурхан хойшлуулаад байна гэж өө. Сонсноо гэж шүү дээ. Гэр бүлийнхээ төлөө бид нэр залбирлаа зогсоож юусоо болох. Тэгэхээр дараагийнх нь юу гэхээр талархалтайгаар залбирах хэрэгтэй. Талархалтайгаар. Филиппой номны 4-ийн 6 дугаар ишлэлийг харъя. Хойш эргүүлээд Филиппой 4-ийн 6 дугаар ишлэл. Филиппой 4-ийн 6 дугаар ишлэлийг Филиппой 4-ийн 6 дугаар ишлэл. Филиппой 4-ийн 6 дугаар ишлэлийг хамт уншъя. Юунд санаа буузав? Харин альва зүйл залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтэй бурхан байдаг. Юу гэж чинь? Талархсан сэтгэлээр. Бурхан минь ээ, баярлалаа, талархлаа. Тийм залбирлаар бид нэр гоох хэрэгтэй байхгүй. Бурхан таныг ингээд өгөөч гэж уурлаад байвал бурхан яах вэ? Тэгэхээр арай талархсан сэтгэлээр. Аав ээжээс ирэл уурлаад юм гоод байвал яг уур хүрнэстэй. Бүр өгмөөргөө санагдана гэж. Аав ээжийнхээ өмнөрөөд аав ээжээ өнөөдрийг хүртэл өсгөж өгсөнд баярлалаа. Үнэхээр талархдаг шүү. Та надад нэг ийм юм аваад өгөөч гэвэл бурхан гинэ. Та бурхан яах вэ? Сэтгэл нь уйраал өгчих байх тийм үү? Тэгээ бурхан гэж шүү дээ. Залбирахтаа ийм талархсан сэтгэлээр залбирч байгаа. Ойлгосноо? Бид өхөн ийм сэтгэлээр залбирах юм бол бурхан гарцаагүй бид өхний залбиралд хариулна гэж. За, одоо нэг үйл явдлыг хэлээд дуусгая. Есүс 12 шавьяас сонгоод энэ шавнартаа яадаг вэ гэхээр бузар сүнснээс дээгүүрх эрх мэдлийг өгдөг. Тэгээ Есүсийн шавнар 2-2-оор яваад сайн мэдэг тараадаг байхгүй. Есүс юунаас дээгүүр эрх мэдлийг өгсөн гэж байна? Бузар сүнснээс дээгүүрх эрх мэдлийг өгсөн. Гэтэл Есүсийн шавнар чөтгөр шүгсэн нэг хүүгээ эдгэж чаддаг. Тэгэл ээж нь ирээд хил ам идэг. Өө таны шавнар дээр би хүүгээ аваад ирсэн чинь таны шавнар чинь ингээд миний хүүгээ эдгэж чадсангүй байлаа. Тэгээ Есүс яадаг вэ? Есүс яадаг вэ гэхээр нөгөө хүүг нь эдгээгээд хүчдэг. Тэгсэн чинь шавнар нь нэрээ ботсон юм уу? Ингээд тусдаа Есүстэй уулзнаа. Бид нэр яагаад тэр хүүг ингээд эдгэж чадсангүй вэ гэсэн чинь Есүс юу гэдэг вэ гэхээр энэ төрлөн зөвхөн залбирлаар л эдгэхнэ гэсэн. Энэ юу гэсэн утгатай юм бэ? Биднэрт ямар сургамжийг өгж байгаа юм бэ гэхээр аврагдсан хүн гэдэг чинь Бурхны ариун сүнсээр тамгалагдсан хүмүүс байхгүй. Энэ бузар сүнснээс дээгүүрх эрх мэдэл биднэрт байна. Ялах эрх мэдэл нь биднэр байна шүү дээ. Бузар сүнснээс өөрөлтийг бид нар ялж чадах уу? Чадна шүү дээ. Тэр эрх мэдэл нь биднэрт өгөгдсөн байна. Гэхдээ яагаад зарим нь ялагдаад зарим нь ялаад байгаа. Яагаад заримынх нь гэр бүл нь аврагдаад яагаад заримынх нь гэр бүл одоо хүртэл аврагдахгүй. Би гойхгүй залбирахгүй болох байхгүй. Энэ ариун сүнсний хүч чадлыг, ариун сүнсний энэ эрх мэдлийг өөр дөрөө буулгаж авах арга нь юу вэ гэхээр энэ залбирал байхгүй хүмүүс. Ойлгосноо? Тийм учраас Есүс зовлонгийн өмнө залбираад байна. Чухал ажлын өмнө залбираад байна. Дуусгаад залбираад байна. Залбирал ийм чухал учраас. Заримдаа миний хувьд номлогч болсноос ухаарад байгаа нэг зүйл нь юу вэ гэхээр заримдаа үнэхээр өөртөө найдаад хийсэн семинарч байна. Тэр семинараар хүн аврагдахгүй байгаа байхгүй. Би бурханд найдаад бурханаас гуйхгүй. Зүгээр л нэг өөрийнхөө одоо нэг жоохон мэдсэн зүйлээ л ингээл хүмүүст яриад байгаа. Тэр дунд ариун сүнсний хүч чадал алга.
Гэтэл нэг удаа нэг семинар дээр үнэхээр Бурхны өмнө нэлээд гуйсан. Бурхан минь та намайг мэдж байгаа. Та намайг яаж бэлдсэнийг ч мэдж байгаа. Та туслаад өгөөч гэдэг үнэхээр залбираад оролцсон нэг семинар болсон. Гэтэл тэр семинараа дамжуулан хүн аврагдсан. Яагаад? Би Бурханаас гуйж залбирсан учраас. Энэ ариун сүнсний тусламжаар. Тэгэхээр миний гэр бүлийнхэн яагаад аврагдахгүй байгаа юм бэ? Би Бурханы хүчээр биш, өөрийнхөө хүчээр хийх гээд байгаа байхгүй юу? Би Бурханы өгөх мэрэгэн ухаанаар биш, өөрийнхөө мэрэгэн ухаанаар л хийх гээд шүү дээ. Тийм учраас Иесус залбирсан байна. Бид нэрийг ч гэсэн тасралтгүй залбираа. Тасралтгүй байнга өөртөө залбирал зориул гэдэг байгаа нь ийм учиртай. Чуулган дээр ирээч гэсэн та бүхэн залбирдаг байх хэрэгтэй. Өнөөдрийн үгийг ухааруулад өгөөч. Сэтгэлийг мань нээгээд өгөөч. Ахан дүүсээ хайраар харахад туслаад өгөөч. Ингээд залбирах хэрэгтэй. Залбирал байж ажил ариун сүнсний хүч бид бүхэн дээр буудаг байх нь шүү дээ. За тэгэхээр залбирлын талаар товчхон та бүхэнд хэлж өглөө. Элия энэ Яаков 5:16 17 дугаар эшлэл дээрээс харах юм бол Элия гэдэг хүн бид нартай адилхан жирийн хүн байсан мөртлөө Элияг залбирахад бороо орохоор болсон гэж байна. Тэн дээр яагаад бид нартай адилхан жирийн хүн гэж хэлсэн? Элияг шаргуу залбирахад гэж байгаа байхгүй. Бид нар ч гэсэн энэ залбирлыг бүр өөрөөсөө хичээл зүтгэл гаргаад сурах хэрэгтэй. За, үгээд дуусгая. Хамт залбираад дуусгах тий. Биднийг хайрлаад аварч гисэн Бурхан минь танд үнэхээр их баярлалаа. Бурхан таныг мэдрэхгүйгээр энэ ертөнцийн хиймэл хоосон шүтээнд мөргөж гимнүглийг ч гэсэн ус ухаан адил үлдээд амьдарч байхад маань Бурхан та Библиэр дамжуулан дөрвөлж аврагдсан ахын дүүсээр дамжуулан сайн мэдээний үнэнийг ухааруулж өгсөнд үнэхээр их баярлалаа. Есүс залбирч байсан шиг бид бүхэн ч гэсэн Бурхан таны өмнө залбирч Бурхан таны өгөх мэрэгэн ухаанаар Бурхан таны өгөх тэр хүч чадлаар итгэлийн амьдралаараа сайн амьдарч чадхад маань та тусалж удирдах өгөөрэй. Хараахан хайж чадахгүй гимнүгэл дутууд үлмэг сул дорой зан чанар ч гэсэн бидэнд байгаа билээ. Тэр бүх зүйлээ Бурхан таны өмнө өчн залбирч Бурхан танаас илүү хүчийг аван итгэлээрээ сайн амьдарч чадхад тусалж өгнө үү. Аврагдаагүй гэр бүлийнхэндээ сайн мэдээ тараахтаа ч гэсэн Бурхан танд залбирч Бурхан таны хүчээр л сайн мэдээг тарааж чадхаар та тусалж өгөөрэй. Бүх зүйлийг Бурхан тандаа даатгаж байна. Биднийг үргэлж хайрладаг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.